Өнөөдөр энийг хүргээд өгчвөл амжих болов уу? Маргааш түргээд өгчгүй дөө. Яг та өнөөдөр амжилтчил бол маргааш хойнонд нь хэрэгтэй юм да. Тийм ээ тийм. За би явлаа. За баяртай сайхан амраарай маш уулзъя. Энэ одоо юу хийдیں۔ Өдөржингөл энэгээр кофе цай эргүүлж явчихсан. Тэгэл орой тарах болов уугүй л явлаа явчих юм. Наа чи төрийн нарийн оруулж ирсэн юм шүү дээ. Бодвол нэг сайдынхан ч юм уу дараагийнх нь хүүхд юм байгаа л. Гэхдээ тэг хэнийг хүүхд тах нь хинтэ ямар хамаа. Энэ төрийн ажилд яг ямар хэрэгтэй юм. Үгүй мэдэхгүй. Тэгээ сайндаа жишээ нэг гадагшаа сургуульд явчих гал CV-н дээр нэг төрийн албанд ажилласан, яам тамхангаа ажилласан гэ гайгүй юм бичүүлчих гэж явж байгаа байлгүй. Бид нар ингээл энд хуурдах ажлаа амжихгүй байх чи зарим нь ингээд явчих юм. Ямар учиртай юм бэ? Харин тийм ээ тэгээ олонний дунд ажил хийхгүйрнээ судал бүгэлсэн хүмүүс байх юм да. Яа, төслийнхаа ардч гараад ажиллаж амарлаа. Өстой сайхан байна. Хийсэн ажил маань тэгэл ингээл үр дүнгөө өгөөл хүмүүс тусдсан болж байгаа юм бодоход нэхгүй юм аа. Тийм ээ чамаа харсан чи би бүр өөрийгөө ботчлаа. Анх би ажилд орчих яг юм байсан. Бас гагч. Энийг хуйлчаар шалгуулж арай за. Сайн уу? Юу чи шалгуулах гэж явжсэн яасан. Үгүй би хараа амчгаа болчлоо. За тэгээ. Энэ юу юу хийдیں۔ Нэг тантай уулын адилхан олон жил ажиллаж байгаа гэсэн тий. Хүн дуурхай юудсан мэдлэгчгүй юм. Тийм шүү. Наа чи манай албаны даргатай уулддаг шүү дээ. Чи мэггүй гэж. Хүчээ мэдээгүй юм уу? Юу яаж мэдхий юм? Үгүй юу гэсэн үг юм бэ? Энэ манай угсаа албаны даргатай байнга явал нэг машинаас боддог юм бүгд тэр мэдэн шүү. Тэ юу гэсэн үг явалтын ажил юм уу? Эсвэл төрийн ажил нь ажил юм уу? Хүй. Жоо одоо битээ гахаараа наа чи мөр 2 үрж. Тэсэн зүгээр үү та? Ямар стресстэй байх юм? Харин энэ цоногтгол яваад хүмүүс халаад ингэж бүр таагүй болчихлоо. Харин тийм ээ, наач ястаа хэцүү юм аа. Сүүд энэ гадаад харилцаанд орж ирсэн охин хүргэнт өөрийгөө халагдана гэж одоо л хямраадгүй өгдлээ. Юу бодох? Угаасаа халагдсан шүү дээ. Уу яаглаараа тэр чинь уул нь гадаадд ихтэй сургууль төгссөн хилтэй устай ажиллаа мэддэг уул нь ганц гайгүй чадвартай боловсон хүчин байгаад байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь ямар хамаатай би тэгээ хайшин. Дөнгөж орж ирсэн тэр биш 10-аад жил ажилласан би халагдах юм уу? Үгүй тэгээд энэ цомгтолд орох гээд байгаа ер нь яг үндсэн суурь шалтгаан нь яг юу юм? Яаж ямар байдлаар тодруулаад байгаа юм? Гэхдээ тэрийг мэдгүй шүү дээ. Ямар ч юм их чинь 10 гаруй жилийн улсад зүтгэсэн үү зүтгэсэн. Энэ шинковуудад дээрлэхүүлэн гэвэл байхгүй. Би ер нь тэрийг кофенд явуулнаа. Төсөө хэмнэн төрийн албыг цомгтоно гэж байгаа нь уулын зөв юм аа. Даанч тэгээд ямар шалгуураар яаж цомгтол ороод байгаа юм бол ажлаа мэддэг гүйцэтгэл хийдэг хүмүүсээ халчих вэ дээ. Тэгээд энэний оронд баг нэрээ суудлын бөглөөс царайлж кофений бариул хийсэн хүмүүсээ халуул таарна шүү дээ. Хэцүү юм аа.